Are you a mute? No. So, what are you listening to? Music. Кино урлаг бол бидний соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд олон салбарт хүчтэй нөлөөг үзүүлсээр байгаа. Тэдгээрийн нэг бол автомашины соёл бөгөөд киногоор дамжуулж автомашинд хайртай, дуртай болсон хүмүүс нэлээдгүй. Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн хэрэгцээтэй гайхалтай бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй автомашин. Учир нь бид маш эртнээс л өөрсдөө тохирох тээврийн хэрэгслийг хайсаар ирсэн. Энэхүү зорилгынхаа төлөө хөдөлгүүрийн хүчийг ашиглан нэгээс нөгөө зэгт аюулгүй хурдан шуурхай очиж чаддаг болсноор бидний нийгмийн амьдрал, соёл урд байгаагүйгээр хурдцтай хөгжиж эхэлсэн. Энэхүү хөгжлийн явцад бүх төрлийн хэрэгцээнд зориулагдсан бүтээгдэснээр орчин цагт аль хэдийн хэрэгцээг давсан морины хүч болон урлагийн мэд тансаг загвар тав тухыг бий болгосноор хүмүүс бидний вишлистэд зүй ёсоор багтах зүйл болж чадсан. Тэгвэл орчин цагт машиныг бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болгоход кино хэрхэн нөлөөлсөн бол? Let's go. Wait. I gotta start the song over. Okay, go. Бидний хүүхэд байхаас үзэж өссөн кинонуудад машин төрөл бүрийн байдлаар дүрслэгцээр ирсэн бөгөөд хурдан удаан, хувирдаг, нисдэг, бүр амьд төдийгүй ярьдаг байгаагаар дүрслэгцээр ирсэн. Машин кино хоёр бараг л хамтдаа нэгэн зэрэг хэлсэн бөгөөд дэлгэцийн олон гайхалтай бүтээлүүдээр дамжуулан машин бидэнд хүсэл зориг, мэдрэмжийг бий болгосоор ирсэн. Хамгийн анх 1700-аад оны сүүлээр 3 дугуйт ачаа тээвэрлэх боломжтой машин бүтээгдсэн ч одоогийн хэлбэр шинжээс нэлээд өөрөөсөн. Харин одоогоос 100-аад жилийн өмнө 1885 онд Карл Бенц бензин хөдөлгөөрт автомашиныг зохион бүтээж патентжуулснаар орчин үеийн автомашины үндэс суурь нь тавигдсан. Энэ л үеэс бидний мэдих машины брэндүүд бий болж өөр хоорондоо хурд хүч тав тухтай байдлаар өрсөлдөж эхэлснээр өнөөгийн жолоодох шаардлагагүй машин хүртлээ хөгжсөөр байгаа. Signor Ferrari, forgive me if I could have a moment. Ferruccio Lamborghini, you know who I am. Oh, yes. We make tractors. I have a solution. If you consider a partnership, Ferrari, Lamborghini, you make the best cars in the world. Go back to your tractors, farmer. Өмнө дурдсанчлан бидний вишлистэд орхууц хэмжээнд хүртэл нөлөөлөхөд яахын аргагүй кино томоохон нөлөөг үзүүлсэн. Тэгвэл хамтдаа энэхүү видеогоор хамгийн алдартай, машины соёлд хамгийн хүчтэй нөлөөг үзүүлсэн кинонуудын талаар ярилцгаая. Энэхүү жигсаалтад хамгийн түрүүнд зүй ёсоор сонгогдох кино бол 2006 оноос эхлэн гарсан 3 ангид Pixar-ын Cars Animation. Зөвхөн хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд зориулагдсан гүн утга агуулгатай сэтгэл хөдлөм үйл явдлуудаар дүүрэн кино юм. Бүхэлдээ амьд машинуудын ертөнцид өрнөх бөгөөд киноны гол үйл явдал нь NASCAR уралдааны нэгэн шинэхэн рүүки уралдаанчийн хүсэл тэмүүллийг харуулдаг. Алдар нэр, гал зог, эрш хүчээр дүүрэн ямар ч дуршлаг үгүй McQueen өөрийн уралдаан руу явах замдаа Radiator Springs гэх хаягдсан бяцхан тосгонд санамсаргүй байдлаар ирснээр өөрийн хүсэл тэмүүлэлдээ утга учир, урам зоригийг бий болгож хэрхэн өөрийн уралдах хүслийг бүтээж буй түүх юм. Start your engines. Great idea, Doc. Now the road will never get done. Харин 2 дугаар ангид төдийлөн уралдаан гэхээс илүүтэй Cars Animation-ийн ертөнцийг маш сайн дэлж өгсөн. Машинууд хэрхэн нийгмийн анги давхаргад орон амьдарч байгаа, хэрхэн бусад зүйлстэй тун тохиромжтой байдлаар зохицож байгааг 3 өөр улсын соёлтой нийцүүлэн төрсөлсөн. Харин миний хувьд энэ зурлалын хамгийн дуртай анги бол сүүлийн 3 дахь кино юм. Hey McQueen, you all right? Listen, don't you worry, pal. You had a good run. Enjoy your retirement. Storm takes back the lead. Unbelievable. McQueen is fading. Трейлер цацагдсан мөчөөс эхлээд маш их хүлээлтийг үүсгэж байсан бөгөөд бидний хайртай дүр маань энэхүү ангид хүнд осолд орж үүнтэй зэрэгцэн шинэ үеийн уралдаанчид гарч ирснээр түүний гайхалтай карьерийн төгсгөл зодог тайлах мөчийг харуулдаг. Ямар ч зүйлд тодорхой цаг хугацаа нас байдгийн адилаар дараагийн шинэ үетэйгээ нүр тулах амаргүй мэдрэмжийг McQueen-ээр дамжуулан бидэнд хүргэх болно. Яг л эхний ангийн хаацсан Hornet-ийн харуулсал гунгийн адилаар McQueen ч мөн тэрхүү цаг хугацаанд нүр тулан ирсэн байдаг. Энэхүү хүнд сорилтын эсрэг түүнийг хэрхэн тэмцэж, хэрхэн ойлгож, ухаарч байгаа түүх нь гайхалтай юм. Энэхүү жагсаалтад орсон хамгийн том шалтгаан нь энэхүү түүх бүхэлдээ 3D анимашн бөгөөд бүх насныханд зориулагдсанд оршиж байгаа юм.
Машиныг амьд зүрх сэтгэлтэй мэтэр дүрсэлснээр автомашины сэтгэлгээ уралдааны соёлыг залуу үзэгчдэд ойлгуулахад хамгийн ихэр нөлөөлсөн. Үүний адилаар машиныг хүншүүлэн маш сонирхолтойгоор дүрсэлсэн Transformers гэх мэт цөөнгүй алдартай сайн бүтээлүүд бий. Дараагийн кино бол Edgar Wright-ийн 2017 онд гарсан Baby Driver. Адил жанрын кинонуудаас ялгарах мөн магадгүй алдартай сайн кино болоход хамгийн ихэр нөлөөлсөн зүйл бол хөгжим. Энэхүү кинонд байдаг л нэг машин унаж цагдаатай хөөцөлдөх гэхээс илүүтэй жолоодлогын ур чадварыг хөгжмийн хэмнэлтэд зохицгүй зурлаг гэдгийг өрмөцөөр харуулж өгсөн. Ansel Elgort-ийн тоглосон гол дүр Baby, чимээгүй, дуу цөгтөө дүр ба багада осолд орон чигшүүгийн өвчтөй болсноор үргэлж чихвч зүүдэг нэгэн болсон юм. Ингэснээр үргэлжил хөгжим сонсож бараг л хөгжимтэй хамт амьдардаг. What is your name? Baby. Wait, what? Your name's Baby. B-A-B-Y baby. Yeah. Гэмт хэргийн ертөнцөөс гарч жирээний амьдралыг мөрөөддөг Baby нэг өдөр кафед ажилдаг. Өөртөө найдал хөгжим дуртай Deborah гэх охинд дурлаж өөрийгөө өөрчлөхөөр шийдснээр үйл явдал өрнөх юм. Хайртай хүнтэйгээ бүх зүйлийг орхиж зүгтгаар хичээгч үйл явдал урагшлах тусам нөхцөл байдал улам илүү аюултай болсноор түүх цааш өрнөнө. Put your fucking foot on the gas. Move this car. I'm gonna blow your fucking head off. 3, 2, move now. 1, now. Baby Driver бол хурд хөгжим, сонголтын тухай маш сайн кино юм. Хэрв та жолоодох ур чадвар, гой зүүн урам өгөх кино хайж байгаа бол Baby Driver хамгийн сайн сонголтуудын нэгт зүй ёсоор орхиулъя. Харин бидний ярилцах дараагийн кино бол Mad Max. Манай видеонд хамгийн хуучны кино бөгөөд машиныг хэрхэн бүтээлчээр содон байдлаар тоноглож болохыг харуулсан 5 бүрэн хэмжээний кинотой алдартай франчайз юм. Маш том хэмжээний дайны улмаас улс орнууд сүнэж, хууль дүрм үгүй, эмх замбраагүй байдал бий болсон дэлхийн сүрлийн дараах цүлжсэн, нөөцгүй болсон пост-апокалиптик ирээдүйд дээрэмчид, алуурчид ноёрхсон ертөнцид үйл явдал нь өрнөдөг. Энэхүү ертөнцийн гар хийцэн гихүүс итгээд сонин машинууд бол хүмүүсийн амьд үлдэх хэрэгсэл. Мөн дээрээс нь мэдээж ус, шатхуун бол хамгийн чухал хөрөнгө. Хин түүнийг атах нь тэр засаглана. Ноёрхол тогтоогчд нь хүмүүс дундны усыг хуваарлах бөгөөд ихэнхдээ улайрсан, дарангуйлагч эсвэл зэвсгэлсэн бүлгүүд байдаг. Мэдээж ийм ертөнцид хүн чанарын талаарх ойлголт юу л бол зөвхөн амьд үлдэхийн төлөөх тэмцэл давмгайлна гэсэн үг юм. Харин энэхүү ертөнцид сая дурдсанчлан машиныг маш сонирхолтой өнгө төрхтэй болгож харуулснаар энэ нь маш олон хүмүүст машинаа бүтээлч байдлаар тоноглож болох сэтэл санааг өгсөөр байгаа юм. Мөн өнгөрсөн онд гарсан Furiosa Mad Max сага нь үзэгч шүүмжлэгчдээс нэлээдгүй сайн үнэлгээг аваад байгаа лээ. Автомашин болон уралдааны тухай дэлхийн хамгийн алдартай акшн кино зурлал яахын аргагүй Fast and Furious. Энэхүү 10 гаруй бүрэн хэмжээний кино бүхий зурлал нь автомашины соёлыг дэлхийд дахинд харуулж олон хүмүүст машин дурлах хүсэл, хурдны мэдрэмжийг өгсөн. Nice car. What's the retail on one of those? More than you can afford, pal. Ferrari. Smoke. Хамгийн анхны кино нь 2001 онд гарсан бөгөөд эхний ангиудад анхаарлын төвд байсан зүйл бол хууль бус гудамжны уралдаан, тюнинг гэрүүдээр тоноглогдсон супер машинуудаар адал явдал ирсэн залуусын ертөнц байсан. Харин анги ахих тусам киноны ертөнц улам тэлж, тагнуулын үйл ажиллагаа, дэлхийг аврах даалгавар гээд санаанд ормгүй зүйлсийг бидэнд үзүүлсээр ирсэн. Мэдээж тэр бүхний гол түлхүүр бол машинууд. Time to unleash the beast. Цувралын гол дүр Vin Diesel-ийн Dominic Toretto бол гэр бүлээ бүхнээс дээгүүр тавих хамгийн зоригтой аимшиггүй уралдаанч. Гэсэн ч сүүлийн кинонууд хэдий үзүүштэй болж байгаа ч нөгөө л нэг хэвшмэл өгүүлэмж тэмцлийг харуулсаар үзэгчид баг зэрэг залхсан байж болох юм. Гэсэн ч 25 жилийн туршид 14 бүрэн хэмжээний ангитай бүр үүгээр зогсохгүй зураг авалтын үеэр гол дүрийн жүжигч нь 8 алдсан гэд тулгарч болох хамгийн хүнд сорилтуудыг даван туулсан ийм амжилттай яваа кино франчайзыг та бид өөр хэдийг мэдхүлээ. Энэхүү харамсалт явдалтай холбоотойгоор цувралын 7 дугаар анги энэхүү түүхийг улам гүн гүнзгий болгож бидний одоо ч сонсох дуртай See You Again дууг бий болгосон. Мөн энэхүү цувралаас миний хувьд хамгийн их таалагддаг мөн манай үеийнхэнд хамгийн их нөлөөлсөн кино бол Tokyo Drift. Can he drive?
Can he drive? You know what DK stands for? Donkey Kong? Drift King. Хэдийн үндсэн франчайзтайгаа уялдаа холбоо мó жүжигчдийн хангалтгүй жүжиглэлт гээд өөлөх зүйл маш ихтэйж цуврал дундаа хамгийн iconic анги гэж хэлж болно. Киноны үйл явдал нь Япон улсад Токиодод өрнөх ба бараг л хамгийн анхудаа Аздаж муу адил автомашины соёл байдаг гэдгийг харуулсан бүтээл юм. Аргагүй эрхэнд аав дээрээ Токиодод амьдрахаар ирж буй гол дүр Шоноор дамжуулан Япон улсын соёл, хэв маяг тэр дундаа шөнийн хотын амьдралыг дэлхийд дахинд харуулдаг. Уралдаанд зөвхөн хурдтай, хүчтэй автомашинтай байгаад хангалтгүй байдгийг бидэнд анх харуулсан бөгөөд муруу саад ихтэй зам дээр хэрхэн уран, үзүүштэй жолоодож болдгийг харуулснаар энэхүү бүтээлээс инфлюенс авч өөрийн гэсэн автомашинтай болох мөрөлдөө болсон хүмүүс нэлээдгүй их. Look at all those people down there. They follow the rules for what? They're letting fear lead them. What happens if they don't? Life's simple. You make choices and you don't look back. Fast and Furious гэх энэхүү брэнд нь дэлхийн сая залууст автомашинд дурлах, автомашины соёлыг ойлгох хүсэл эрмэлзлийг төрүүлж, машиныг зөвхөн унаа тээврийн хэрэгслээр зогсохгүй амьдралын хэв маяг өөрийгөө илэрхийлэх брэнд болгон харуулдаг билээ. Энэхүү кино франчайз нь дэлхийн хэмжээнд автомашины соёлыг дэлгэрүүлсэн домогт кино зурлал гэдэгтээ маргах хүн байхгүй байх. Кино бол бидний сэтгэлгээ, мөрөөдлийг өдөөж, бидний амьдралын зорилгыг хүртэл өөрчилж чадах хүчрхэг соёлын хэрэгсэл юм. Кинонд автомашиныг гаргах нь зөвхөн соёлын төдийгүй эдийн засгийн хувьд ч маш их нөлөөтэй. Машины брэндүүд киногоор дамжуулан маркетингаа хийж чин загвараа сурталчлах нь илбэг болсон. Тухайлбал Chevrolet Camaro Transformers-ийн Bumblebee-гэр дамжуулан дэлхийд даяар эрэлтийг бий болгож борлуулалт нь эрс нэмэгдсэн. Үүнээс гадна ердөө ганцхан жишээ дурдахад 2001 онд гарсан Fast and Furious киноны анхны ангийн дараа гэхэд Avtrader site-ийн топ 50-д ордоггүй байсан Toyota Supra тухайн үедээ хамгийн их хайлттай 5 дахь машин болж байсан гэдэг. Энэ мэтчилэн машины брэнд төрлүүдэд киноны нөлөө үлэмж их байсаар ирсэн мөлий. Мөн зөвхөн өнгөрсөн болон одоо цагт нөлөөлөж зогсохгүй автомашины ирээдүйн дүр төрхийг ч тодорхойлсоор ирсэн. Жишээлбэл Blade Runner 2049 болон iRobot кинонуудад цахилгаан болон жолоочгүй автомашины анхны үйлдвэрүүдийг үзүүлсэн нь ирээдүйн болон одоо цагийн автомашины хөгжлийн чиг хандлага төсөөллийг бидэнд өгсөөр байгаа юм. Өнөөдрийн видеонд дурдж чадаагүй онцлогтой маш олон кино бүтээлүүд үлдсэн гэдгийг хэлхэн зүйтэй. Энэ удаагийн видеонд бид зөвхөн хүмүүст хамгийн их нөлөөлсөн, мэдрэмж өгсөн алдартай кинонуудын талаар ярилцлаа. Хэрв танд эдгээрээс өөр содон, гүн сэтгэгдэл үлдээсэн кино байгаа бол комент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай. Видео маань таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Ингэснээр дараагийн видеог маань цаг алдалгүй хүлээн авч үзэх боломжтой юм шүү. Дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.